аж үйлдвэр, барилга, уул уурхайн салбарын хэрэгцээг хангах дэвшилт технологийн шохоон болон эрдэс түүхийдийн нөөцөд тулгуурлан бүсийн бүтээн байгуулалтын хэрэгцээг хангах барилгын материалын хангамжийн төвийг байгуулна. Өнөөдрийн байдлаар баруун бус дээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжүүдийн хувьд аваад үзэхэд нийт одоо баруун бусд орж байгаа нийт бизнесийн орлогын үндсэндээ 60 орчим хувь нь худалдааны салбараас орж иж байгаа жишээтэй. За хоёр хил дагуу байдаг байрлал нь өөрөө бас юм худалдааны хувьд бас юм таатай боломжийг үүсгэж байна гэж ингэж харж байгаа. За уул уурхайн салбар үндсэндээ нэг 10 орчим хувь, за бусад салбараас үндсэндээ нэг 30 орчим хувийн орлого орж иж байгаа жишээтэй. Баруун бусдад өнөөдөр том үйлдвэрлэл байна уу гэж төлөвлөвөл яг үүндээ томоохон үйлдвэрлэл бас байхгүй байна. Ховдын цементний үйлдвэрлэлээс тооцвол. Тэгэхээр ирэх 5 жилд юм уу 10 жилд баруун бүс нутагт ямар үйлдвэрлэл хөгжих боломжтой юм бэ? Тэрнийхээ нөөцийг нэгдүгээр ярих хэрэгтэй гэж бодож байна. За энэ дийлэх мега төслүүд бол дандаа хөдөө орон нутагт байгаа. Улаанбаатар хотод биш байгаа шүү дээ. Үүнийг дагаад маш олон одоо орон нутгийн бизнесүүдэд томд юм болж байгаа. Тэнд ганцхан одоо усан цахилгаан станцыг барина гэдэг чинь дагуулад түн бэлтгэн нийлүүлэхтэй ингээ хангалт их юм орон нутгийн аж ахуйн нэгжүүд шууд давуу тал үүсэж байгаа. Мэдээж одоо хоол хүнсээ татахтаа Улаанбаатар хотоос татахгүй шүү дээ. Тэр бүс нутгаас л ахуулаад татна. Эрдэнэбүргийн усан цахилгаан станц гэх жишээлбэл барилга угсралтын үед 1000 гаруй ажлын байрыг төр ажлын байрыг бий болгоно гэж байгаа. За тэгэхээр эн чинь бодит эдийн засагт идэвхжил бий болгож байна. Тэгэхээр энэ хөдөө орон нутагт томоохон мега төслүүдийг дагсан бас эдийн засгийн ийм одоо бойжилт явагдах ийм бас бүрэн боломжтой байна.